Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрлүүд урьдчилан сэргийлэх тусламж, үзлэг болон вакцин гэх мэт орно. Эмчилгээний тусламж, сэргээн цэцэг болон сувиллын үйлчилгээ, яаралтай тусламж. Үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд 1, 2 болон 3 дугаар шатлалын байгууллагууд орно. Өргөн эмнэлэг, сум дүүргийн эмнэлэг, аймаг нийслэлийн нэгдсэн эмнэлэг, гэмтэл, хавдар, их хүүхдийн төвүүд, хувийн эмнэлгүүд. Хүртээмж ба тэгш байдлын хувьд хөдөө орон нутагт үйлчилгээний хүртээмж баг, ядуу бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмж баг байдаг, даатгалын нөлөө гэх мэт орно. Сүүлийн үеийн ахиц дэвшил, цахим үзлэг, шинэ техник технологи, цар тахлын үеийн үйлчилгээний өөрчлөлт, цахим эрүүл мэнд, хиймэл оюун, олон улсын хамтын ажиллагаа гэх мэт ахиц дэвшил гарсан. Сорилт ба шийдэл, эмч мэргэжилтний хомсдол, орон нутагт эмч зөвлөгч хүрэлцдэггүй. Үүнийг шийдэхийн тулд сургалтын тэтгэлэг урамшуулал олгох, мөн хөдөө ажиллах нөхцөлийг сайжруулах хэрэгтэй. 2-дугаарт санхүүжилтийн дутагдал. Зарим эмнэлэгт тоног төхөөрөмж, эм тариа хангалтгүй байдаг. Үүнийг шийдэхийн тулд эрүүл мэндийн даатгалын санг нэмэгдүүлэх, гадаадын төсөл хөрөнгө оруулалт гэх мэт зүйлсийг хийх боломжтой. Иргэдийн эрүүл мэндийн мэдлэг тутмаг, хожуу эмчлүүлэх гэх мэт. Нийтийн эрүүл мэндийн мэдээллээр хангах, олон нийтийн сувгаар гаргах гэх мэт шийдэл байж болно. Тэгш бус хүртээмж, хот хөдөөд үйлчилгээний ялгаа их байдаг. Үүнийг шийдэхийн тулд цахим эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэх, мөн аймаг сумдын эрүүл мэндийн байгууллагыг чанартай байлгах. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаар товч мэдээлэл хүргэе. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ гэж юу вэ? Энэ бол эргэн бүрт хамгийн түрүүнд хүрэх эмнэлгийн тусламж юм. Өөрөөр хэлбэл хүн өвдөх үедээ эхэлж хандах өрхийн эмч, сум дундын эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг байгууллагууд орно. Энэ шатнд урьдчилан сэргийлэх үзлэг, вакцинжуулалт, жирэмсний хяналт, архив өвчний хяналт зэрэг өргөн хүрээтэй эмчилгээ үзүүлдэг. Хүн бүр энэ шатны тусламжийг тогтмол салбараас илүү хүнд өвчнөөс сэргийлэх эмчилгээний зардлыг бууруулах, өндөр наслалтыг нэмэгдүүлэх зэрэг үр дүнд хүрэх боломжтой. Мөн 80% өвчнийг анхан шатанд эмчлэх боломжтой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нийт өвчлөлийн 70-80% нь анхан шатны тусламж үйлчилгээний түвшинд бүрэн шийдвэрлэгдэх боломжтой байдаг. Энэ нь хүмүүсийн заавал том эмнэлэг рүү очих шаардлагатай гэсэн үг биш. Өрхийн эмч танай гэр бүлийн хамгийн сайн зөвлөх байж чадна. Нэг өрхийн эмч танай гэр бүлийн насны онцлог, өвчлөл, дадал зуршлыг бүрэн мэддэг тул хамгийн зөв оновчтой тусламжийг үзүүлдэг. Мөн эрт илрүүлэг. Монголд анхан шатны тусламжаар дамжуулан олон хүний зүрх судасны хавдвар, чихрийн шижин зэрэг ноцтой өвчнүүдийг эрт илрүүлж амь насыг нь аварсан тохиолдол байдаг. Тиймээс өөрт хамгийн ойр эрүүл мэндийн төвөөс тусламж зөвлөгөө авч өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа.